За, эхлүүлээрэй. Лого. За, бүгдийн өдрийн мэдрэг. За, өнөөдрийн зочин хөтлөгчөөр манай зурлаач Төмратор болон инфлюенсер Кай оролцож байгаа. Инфлюенсер Кай. Өөрөө танилцуулж шүү дээ тэгээд. За, би болохоор CrossFit-ийн тамирчин, Навал Хавсрун гэдэг. Одоо болохоор мэргэжлийн тамирчин, багш тасалжуулагч гэж явж байгаа. Багш. Битээ шавнууд нь шавнууд уу? Анхны шавнар нь. Анхны шав. Тэгээд дараагийн шинэ багхгүй. Шинэ. За юу энэ да. Тагнаас яас тэнцэнд явчихад байсан байгаа тий. Гоё тэнцэнд байсан. Баяр гинэ намайг гэсэн. Аалч үг юм. Шинэ багшаараа бахах ч одоо тэгээд миний багш шиг гоё юм багш тий байхгүй шүү тий. Лавга гэхдээ аюу гоё миний намайг зааж хичээлдэг байх тийм яг юм ордог нохоо шиг хаяас хөөдөг ус наваг яг тийм байдаг шүү дээ ингээд юм бэлтгэл хийлэгддэг юм аа. За өнөөдөр болох хэдүүлээ. За өнөөдөр бид нэр болохоор Physical Asia буюу за 8 улсын 48 тамирчдын одоо өрсөлдөөнийг үзэхээр энд цугласан байна те. Ерөнхийдөө reaction бичлэг хийх болно. Нэг ч үзээгүй, нэг ч үзээгүй байгаа те. Тийм үзээгүй байгаа. За ингээд Physical Asia шоуны маань ивентчдэр хамтарч ажиллаж байгаа. Multi Isense-ийн 450 магний болон за Posh Шарарик Edelmeister оролцож байна. За тэгээд реакшнийг маань та бүхэн YouTube суугаар, Showbox-ийн YouTube суугаар хүлээн авч үзээрэй. Ачаалал аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаас сэргийлж эрч хүч нөхөн. Оксо задлаад үз. Юу? Яа, энэс Юу? Амар ринг мингтэй юм тий. Ринг олс. Юу шот. 온다 몽골이다. Mongolia. Манай шоу юм шиг л болцсон биз дээ. Тэгээ ер нь энэ манай монголчуудаас амар сайн маркетинг хийж болоо тийм шүү. Би л гэж бодож байна. Олс болон хоёр эмэгтэй тамирчин тах шиг үстэй. Энэ Монгол сабтайтлтай юм уу? тийм энэ удаагийн дугаар Монгол савд орж байгаа. Вау. Улс Оролцож байгаа бүх орныхоо хэлбэрлэл. Гэтэ ер нь тэгэл нэг Facebook болоод нэг official Netflix-ийн пэйжнээс нэг зургууд пост авчихсан шүү дээ. Тэрнээ тэгэл яалч монголчууд яг юм сошиал хэрэглээ ямар өндөр вэ гэдгийг харуулж байгаа. Facebook хэдэн мянган лайк байдаг. Амар. Том босгож байгаа. Physical. Fat physical. Би ч одоо fat physical болоод ч за тийм. Юу гэнэ? Юу ч юу? Надаа мандах. нар мандах газар гэсэн. Тийм ба. Тэгэхээр баг оргил булаад. Where the sun rises гэсэн шүү дээ. Where the sun rises. Анхай. Mongolia. Турк Австрали орж байгаа нас гойсон. Тэр нэг хүмүүс тэгцэнээс шүү дээ. Турк Австралиг болгоод Ази орн биш гэж бодлоо. Тэгээ нэг хөө километр тэг янзаас нь. Тэр угаасаа тэгэл бүх спортын наадам дээр ч Турк Австралийн дээр ч Азад ороод явдаг шүү дээ. Тэгтээ одоо Сая чиний орсон нөгөө CrossFit-ийн тэмцээн дээр хүртэл Австралид байж Тийм байна. солонгосчууд. Солонгосчууд хийж байгаа жиж байгаа зү. Энэ уус тэгээд яг ингээ харангуут энэ хоёр хүн нь баг физикал зуугийнхаа 1-2 дээр ороогүй хүмүүс байгаад байгаа шүү дээ. Нэг нь хүндийн өргөлтийнх нөгөө CrossFit, нэг нь нөгөө эмхтэй нөгөө CrossFit-ийн эмхтэй. Солонгосын багт чинь баг 3 нь 1-2 дээр баг орж исэн. Энэ өмнөх тоглолтоос өмнөстэй. Тийм үү? Энэ нөгөө нэг альбом тулаанч. Яа. Одоо хүртэл тулдж байгаа. Тэгэхээр яг ид карьер юун дээрээ. Индонезия. Орж ирээд Монгол нөгөө албанууд орж байгаа. Филиппин. Энэ сая чог хэдүүлээ хараг. Чог уус танилцуулсангүй те. За энэ чог танилцуулах үеэр хэдүүлээс. Чог дээр нэлээд удаан ярих. Сая тэгээд угаасаа нөгөө өмнө нь физикал 100 дээр орсон юм тэгээд жоохон зүг гаргачихлаа те. Над чиг алдартай гинээс Flex Одоо чог орж. За энэ юм битээ. Энэ юу вэ? Оо амар юм бит юм бэ. Энэ залуу болонгот өндөр биш. Одоо яг танилцуулна. Энэ ширим гээд солонгосын үндэснийх нь бүх
Nice. Үндсний Эсэн дээр, бөхөө тий. ширэмээ. Тий. Одоо энэ гарч байна. Эсэн дээр ингэж. Ийм Барьцтай. байлг байсан юм уу? Солонгосын бүх. Солонгосын бүх. Одоо манайхаар үндэсний бүх гэдэг шиг солонгос үндэсний бүх. Ширэм. Аа юу. Бас нэг юм жижиг барьцтай л үздэг юм шүү дээ. Ер нь Одоо баг. манайхаар бол нөгөө далбаатай. Гэхдээ шуудагтай, шуудагны Би барьцнаас. бол энийг бол ийм бүх үдгийг мэдэхгүй анх удаа сонссон. Nice. Тэгтээ солонгосын баг эвгүй харагч шүү. Аим. Сүүнх сизон дээр орсон. За дараач нь олсоо. Тий. Тэр эмхтэй санийх уу? Ханта. Япон. Япон. Яа юу цаал тийш муугаас шаасан тий. Нөгөө дээр нь тулаанч нь хаа таа. Би Японоос энэ бейсбол чинь нэг Японы нэг бас нэг шоу байдсан. Тэрэн дээр төрүүлсэн. Тэгээ бейсбол чинь нилээн бяртай. Retired зодог тайсан. Энэ амар ах байна уу гэсэн. Тэгээ энэ удаагийн шоу нуусаа нэг хүнийг онцлохоос биш багаар яаж ажиллах гэдэг тал руугаа нийлээ. Ер нь гэхдээ өмнөх юу физикал зөөг үзэнгуут амар их лаг тамирчид багийн юун дээрээ Ер нь аюу нэг нэгдэж чадахгүй зөв стратеги болсон. Надад нэг асуулт байна. Одоо энэ оролцож байгаа орнуудаас хамгийн багийн спорттой сайн болсон аль гэж бодож байна та. Яг юм багийн спорттой багаар ажиллах чадвар дээр би бол Япон гэж бодож байна. багийн спортоор. Ер нь зүгээр юм баг хамт олон юмд айгу сайн улс гүр юм санагдчих надад нэг юм цаанаасаа нэг хүүхдээ хавснах болоод нэг юм хүмүүжүүлсэн Монгол гэх юм уу. шүү. Монголчин 3-3-аар адилхан. За тийм яг зүгээр нийтлэг ярьж штэ нийтлэг юм нэг юм та юу хийвдэ нэг юм Саул гэвэл Монгол нэгдэж ингэж юм хийдэг юм класс нэг гэх юм уу та. Цаал гэвэл Монголтай. ерөөсөө Монгол. Тий, Тайланд. Тайланд. Юу аим хүмүүс. Юу вэ? Тэг one champion тэг one гэдэг бүстэй чи юустэй тооцоо мэдгүй юм байна. One championship-ийн юм авах юм биш үү? Аим хүн биш тэг юу юу. Энэ Таиландын Мутайх нь энэ тамирчин бол бүр арай л дэндүү гоод юм лээ. Тийм үү? Одоо юу? Одоо саяны урд гарч ирж байгаа юм. Яа. Энэ олон тамирчны хөлзөө. Йоо, унтуулчлаа. Айлтай амар юм байна. Амар зол байна. Энэ одоо энэ нэг нэгээр нь хооронд нь үзүүлэх болов. Хооронд нь батлуулах болгож юм байна. байж магадгүй тань улс гөрнүүд бол. Нэг гаргаад иргээд ч. А яг магадгүй ингээд нэг нь оролцоо хасагдсан гоо дахиж нөгөө багийнх нь гишүүн орж нэмэгдэж ахиж тулдаг ч юм. Нэг багийн оролцоо ер нь байнга гарах байхаа. Би бол тэгж л бодож байна. Тэгээ улсаа төлөөлөө нэг нь гарч ирээд. Бас тэгвэл юу гэдэг. Стамина шал тэ төвчээр шалгасан юм, хүч шалгасан юм дээр нэг гаргаад ир. Тийм болж байна. Тэгвэл юм. Одоо хамгийн сонирхолтой даалгавар гэрлээ одоо бол. Ерөөсөө ганц хүлээж байгаа. Ямар даалгавар өгсөн бэ? Сүйтэ гомдлоо залуу байна л гэж шүү сайн. Гэхдээ эмхтэн юм шүү. Ихтэн юм шүү. Тайланд штэ Тайланд баг бас ойлгож байгаа те. Тайланд. Сүйтэ гомдлоо залуу байна гэж заагаад шүү сайн. Энэ Юу юм бэ? Яадаг хүмүүс. Lady boy. Юм шогүй юу? Монгол гараад ирсэн. Эндээс Монгол. Ой сүстэй гэж байна. Амар гэж байна. Хүмүүс өдрөө заагаар ирж байна. Маадтай энэ үндэсний бүхэн зодог шодог бол бас үнэхээр гоё те. Гоё наа манайх. Өнгөлөгч нь гэлж. Монголиа. Сүслэг юм аа. За Монгол яг тамирчтай хувьд бол те үндэсний бүхэн улсын авраг орхон баяр. За тэгээд холимог тулаанч инх оргил. За тэгээд дэлхийн цэрэгчин гэж явах бах те. Дэлхийн цэрэгчин, акробатчин те. Лав учир. За тэгээд жудаа бүхийн адьясүр. За тэгээд сагсан бөмбөгийн 3 эсрэг 3-ын үндэсний шигийн тамирчин дөлгөө. За тэгээд мэрэгжлийн легонер тамирчин волейболын ханц сүр. Ийм 6. Зөвлөс. Одоо сүүл Японд бол тоглож исэн. Одоо болохоор энэтхэг мэдгүй солонгос. мэдгүй одоо асуултаа. Огсоо задлаад үз. Энэ чамд энэ одоо physical age чи ингэдэг юм Монгол скаут хийж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар чамд ч юм уу ингэдэг CrossFit-ийн тамирчдаас ингэдэг санал мал тийм орж ирээгүй юусоо асуулт суугаад ийм оролцох уу гэдэг. Тэгээ надад бол санал ирэг. Тийм үү. Ямар сони те. Чи угнаас ингэ тийм
Physical age. Энэ улс олгонд нэг CrossFit-ийн тамирчтай байгаа. Би гайхаад байгаа. Энд дэр ингээд бас Монгол CrossFit-ийн тамирч гарч бас аим шүү дээ. Тэгээ маад бол Бас яг миний бодлоор Хэрвээ Тэнгэрийн удаа жишээ нь Монгол одоо энэ одоо шигшээ байгаа шүү дээ. Шигшээ баг гэх юм уу та. Энэ дундаас байсан бодоод шин CrossFit-ийн нэг тамирч нэмья гэдэг нь шүү дээ. Эсвэл хэний насах вэ? сайн мэдхгүйгээр л яах юм байна да. амрыг хэлж шууд. Тий. Би нөгөө хин чин тэр байж магадгүй. Тэгэл тэгж л Тэгээд болсон. шүү сая сонголт хийхдээ мэдгүй гэдгээрээ сонгосноо эсвэл спортоор нь Би мэдгүй гэдгээрээ сонгоод байна та. Ягаад тэгэхээр яг ямар одоо юу гэдэг цэрэгч акробач ямар хуу биеийн ямар ч чадамжтай. юу би Чадамж нь яг юу вэ гэдэг. Тийм гэдэг талаасаа. Яг нөгөө нэг гимнастик юу болохоос жоохон нөгөө юу нөгөө нэг стамина болоод нөгөө нэг юм төсвийн өндөө жоохон илүү байж магадгүй болов. Гэхдээ яг угаасаа одоо шоугаа үзэж хахад одоо тий миний буруу байж болно шүү дээ. Тий. Заавал CrossFit юм байна. Тамирчин байх албагүй ч юм бэл. За манай хоёр ам цангаж байгаа те усуугаар тий. За баялаа. Thanks. Миний хувьд бол яг ингэж бүгд нэгээрээ үзэх ч юм уу те тулаанд үзэх юм бол би орхоог дийлэх хүн бол баг байхгүй. За энэ солонгосыгаа бүх солонгос. Тэгээ 98-аас бол ер нь орхоочин гол нь чөлөөт бүхий суурьтай байхгүй. Давхар чөлөөт төр хичээлдэг. Тэгэхээр бол стамина маш сайтай гэсэн. Сая солонгосыгаа бүхийг сая хэний орхон баярыг хараад хөсөж байгаа гэж. Нэг тэгдэн штэ нэг ахтай зүг. Тэгээ ер нь ингээд тамирчид бас ингээд өрсөлдөж хараад угаасаа биеийн байдал, биеийн хөгжлөөс нь бас Биеийн шууд тий. Монголын тамирчдын нөгөө биеийн жимингийг хараад яриад шүү. тийм ээ. 100 кг-тай тэргээд. Яг эхний нөгөө нэг танилцж байгаа уулзалт нь болохоор жоохон амьсгал гоёлох шүү тий. Энэ шинэ. Надад чи ингэж байна. Сая хэлж байгаа нь болохоор танилцж байгаа юм шиг мөртлөө би нэг ингэ шалгаад байна. Тийм явж байгаа юм. Шалгаад хэр бяртай байна, хөдөлж ийн хөдлөхгүй байна те тэгэрж авч явах та тэр. Тийм хүмүүс явж. Айхтар баг бүрдүүлжээ л гэж. Гой. Индонезиа. Бас өөртөө соёлын үнийг урдаа гаргаа гоё ярьж шүү. За би юу гэж харахад бол угаасаа бодвилдер байх шүү те. Бодвилдер. Надад болохоор харахаар нөгөө нэг яг тэр зүгийн хүмүүс ч нэг рагби магби тамирчсан нэг юм Гадаа нэг байдаг асуулт шүү дээ. Рагбийн хитрхи юм том бол байхгүй. Одоо ийм том болчин юм бодвилдэг байгаа штэ. Ийм том болчингууд ийм ядгалт нь хурдан байдаг гэсэн тэр үнэн үү те. Яг ингээд цуцалт нь айгу хурдан орж ирдэг. Гэтэ нэг хүч гайхтал тэсэх. Олон рэптэй нэг хэцүү гэсэн үг. Зүг бөмбөг юм байна те. Тэсэх бөмбөг юм байна те. Нэг дэл бүсрэл. Окей. Бас тэ сонирхолтой юм. Тэгээ өмнөх 1-2 дээр харж исэн бол бодвилдэнгүүд. Айст биеийн ингээд дийлэхгүй те. Манайх орж ихтэй юм бэлдэх байсан байна. Тэгээ угаасаа яг эхний хоёр дээр нэг синхрон гэдэг. Өөнөрөө дивж орж ирэх юм. За интро амар юм байна. Маа юм бэлдэх байсан байна. Алнаа л гэж штэ сая. Шээс хосчлаа. Эхнээсээ л баг ингээл шууд айлгаал менталтэй Шууд л тэгж байна. сэтгэл зүүн юм явж штэ. Дийлдэхгүй л гэж шүү. Тэдүүд юу гэж. Ямар гоё. Дараагийн болсон хаанхаа. Филиппино. Турк уу? Турк шүү дээ. За энэ болохоор энэ Туркийн oil wrestling гэж байдаг. Үндэсний бүх. Үндэсний бүх. Бас уу. Тийм. Бас аягүй сан. Яг бид энийг бол юуг нь мэддэггүй байна. Бие тасалж байгаа байдлах юм уу? Тийм шүү. Өчтө байдлаа биш юм шүү. Илүү мэдрэмж шаардна гэсэн үг. Тийм. Nice. Яг анхныхаа онд бэлдэж штэ. Санийх бол Би илүү мэд хүчтэй гэж яг гоё. Индонезиг харж байгаа дөө. Тийм. яг араас нь хуулаад Хоолоод ороод ороод чинь. Тосон бүх гэж арчилсан. Австрал. сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүсийн тийм ингээ манайхан бас манай бол дараах байгаа шүү дээ. Үнэхээр ингээл яг Энд гэхдээ угаасаа соёлын ялгаа байгаа хөө. тийм тийм. Whittaker гинэ. Энэ тулаанчт нь Whittaker ороод ирлээ л гэж. Whittaker гэдэг нь юу вэ? Whittaker гэх тамирчин. Нэр нь Роберт Whittaker гэдэг. Whittaker гэдсэн. Тэр нь тэгээ угаасаа тэгэл тулжсэн нөхдүүд 8 хүн юм шиг үнтэй тэгвэл. Би энэс чи яахгүй л гэж. Оо бас Whittaker нь болохоор юу юм бэ? UFC-гийн
Дунжингийн авраг. Харин тий. Тэгэхээр яг нэг жингийн тамирчилж байна. Тийм. Тэгээ холимогтлоонд нийт 35 талаасны 26-ад нь яалсан. Өндөр нь метр 83 гэхээр нэлээд том биетэй гэсэн. Тийм тий. Яа энэ дэм сэтгэл хөдлөлтөө юм байна яа. Hyrox гинэ. Hyrox гинэ. Гэтэ яг угаасаа Hyrox-ыг тэгэл CrossFit. Тэгэхээр Hyrox оролцдог гэхээр юу н CrossFit. Hyrox гэж юу юм? Чой шууд хажууд нь гар дээр эргэж шин. Hyrox гэдэг нь болохоор нэг 8 км-гүйгээ тэгээ 8 юу тасгал. Тэгээ CrossFit ч тэгээ бүгд гаран дээр яваад унлаа. Манайхаас Наас дахин акробатчод гар дээр штэ. Бараг эргэлдэх үлээ. Тэр Энийг гар дээр. юм хийгнэ. Let's go my boy. Одоо юу шатгаа үзүүлээ. Show up. шууд нэг гар дээр явах. вэ? Бараг нэг гар дээр явах. Нэг гар дээр явж явах юм шүү дээ. Нэг гар мар. За тэгэлгүй яах вэ? Энэ бол Энэ дэс Ингээ өөр левел дээр байгаагаа харуулж байна да. энийг бол хийж чадах юм дунд бол. Байхгүй. За. Nice. Easy ой. Лавч. Easy ой. Easy. За одоо өөдөөс нь яа за шууд ингээ 360. бүх юм эхэлчихэж байгаа юм шүү. Манаас ирэх хүн байна уу? Манаас ирэх хүн байна. Саяны иргэдэг болохоор юу юм бэ? Австралийнхаа мэрэгжлийн паркурч. Паркур. Тэгэхээр бол ингээд бүр Манай хүний balance мэлсээ дээр handstand walk гэх бол тэгээ гар дээр явах юм easy. Instagram дээр харсан. Instagram дээр аягүй итгэвтэй. Энэ залуу дагагчтай тийм. Паркурч. Тэгээ одоо үсээд юм болчтой. Анаа байшин гэдэг. Юу. Зэн галзуурчлаа. Яа. Энэ угаасаа тэгтээ тэгвэл өөрөө амар контент сайтай хүн байна. Тэгэнгүүт контент явуулчих тий. Тайник юм. Гэтэ ер нь бол хүүхэд байхдаа бол баг хүн болгон паркурч юм. Тийм шүү дээ бүгд. Гараж шүү. Гаражн дээр бол бас эвгүй сэрдэг. Одоо энэ гаражны сэр байна. Яа. Гаражны хонооч. Яа, ноко. Яа. Имлэг орон дээрс шүү дээ. Тийм үү. Найзууд чинь хүргэж өгч мөснө баг. Гэрч орж өгснө. За тэр бол тэр саяны дээр 16 настай болохоор Австрали юу юм бэл. Мэргэжлийн регбигийн тамирч. Регби. Өндөр метр 87. Саяны Саяны тэр рагбигийн тамирчин чинь би нэг Монголын контентны юу гарцсан байсан шүү дээ. Видео гарцсан доор нь комментэн дээр бас бичсэн л. Амар хүчтэй хамхаа гэж тэгэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэгээ юм хүчтэй би хүмүүс унахлаарэ чанга унандаа гэж мэгээс юм басгаас. Таак чирээд байна. Таак. Юу болоод Тэгснэ тэг би энийг харсан юм байна. Энэ нэг юм сонио те гарна. одоо нэг сүүлдээс кроссфит зүйл. Би л үүрээ авчлаа. Одоо ч нэг Hyrox CrossFit дээр орж ирдэг. Одоо Farmer Carry Strongman-ууд бүр илүү Үндэлээр үлтгэл юм те. Тэснэр рагби гэдэг юм байна. Энэ зүгээр алгадаа. Rugby дээр зүгээр гүйжих тал баг бол. Юм зогсоох юм байхгүй гэсэн. Шалгаад байна тий. Аа том байна. Энэ гэхдээ ер нь ингээл хараад баримжаа байгаа бах те. Бай. Ер нь ингээл би нэгээ хараад ингээл За сүүлийн баг. ийм хүн байна да. Филиппин. Филиппин орж ирэх байсан мөлөө. Орж ирэх байсан. Нэг баг дотоо байсан. Филиппин чинь Чихэн домог гинөө Домог тэрийг шүү яриад дээ. Хин бааш нэг мах. Мани пак. Зөө мани байгаа шүү дээ. Домог хүн байгаа. Домог. Энэ шоугаас гоё чимж байгаа тий. Ялчгүй. Ах яах нь бас сонирхолтой байхгүй ч. Мани бол тэгтээ бас тэгэл үндэсний баатар байгаа шүү дээ. Тийм чинь. Ерхийлэгчийн төвчний хүн. Гэсэн үү те сая. За сонирхолтой. За одоо сонирхолтой болж шоо. Бүх багуудад танилцуулц тий. За мани бол эхэлчихтэй. Том ахтайгаа мэдэлцгээе гэж шүү. Мани том ах гинэ. За саяны 8 улсаас онцолж Монгол язгаад онцолж одоо дэмжиж байгаа болон за одоо мэдж байгаа тамирчин байна. За Монголын тамирчдаг бол бүгд За Монголыг бол мэдээж мэдж байгаа. За бусад 7 улсаас. Тэгээ нөө өмнөх шоунуудаа үзсэн болохоор надад Солонгосын бүгдийг л баг мэдээ. Бусад орны хувьд бол Японоос би тэр нөгөө нэг өндөр бейсболч авах байсан шүү дээ. Тэр ахыг мэдх юм. Бас нэгэн бяртай. Пакмен. Бусдад мэдээж яг тийм Солонгосын багуудын нэг олж байгаа хүмүүс донд бол өмнөх дугаараас үзсэн хүмүүс байгаад байгаа л та. Тэг яг энэ дугаартай болохоор
ч одоо мэдээж өмнөх физикал 100-аас одоо тий нэлээд мундаг чадвараа үзүүлсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ энэ донд манай Монгол залуучууд өсөлтөд ингээ сонирхолтой байгаа даа л та надад. Шууд таамаг дэвшүүлээ гэвэл. Таамаг Финал дээр. Финал дээр 2 баг үлдэнэ гэж үзүүлв. Монгол Солонгос. За Монгол Солонгос. Тэгээ миний хувьд ч гэсэн Солонгос бол нэлээд сайн байх гэж боддог. Яагаад магадгүй нөгөө нэг энэ Netflix-ийн зураг нэвтрүүлэг нь өөрөө солонгосчуудын хийж байгаа юм. Тэгээ мэдээж бас улс гүрнэ те. Дэлхийд цусчилж байгаа болохоо бас тэгээ нэлээд сайн өсөлт хүмүүсээ бол хамгийн сайн надаас. угаасаа бүрдүүлсэн багийг харангуут угаасаа ингээ өмнө нь ийм хүсэлт давмгай бас туршлагатай байгаа. Нөгөө улсынхаа багуудыг одоо жоо шоу хийх гэдэг бас те. Одоо тэр 3 сая 500 мянган дагагчтай Бакуурч нь те. Гэхдээ яг нөгөө Солонгосын физикал зууд дээр чинь угаасаа 100 хүн орж байхад янз бүрийн хүмүүс байгаад байгаа байхгүй. Одоо нөгөө юу гэдэг вэ? Cosplayer энэ төр хүмүүс байгаад байгаа шүү дээ. Ерөнхий бол нэг бас нийтлэхээр гэх юм нэг физикал 100 болоо физикал үзсэн хүмүүс бол CrossFit-ийн тамирчид илүү гэдэг юу харсан шүү дээ. Ингээд энэ арай илүү байгаа. 2 дугаар дээр. Тэгэхээр бас одоо ингээ анзаарч байгаа Солонгост бол жишээ нь ингээд илүү олон CrossFit-ийн тамирчидтай байгаа байхгүй. Энэ улс гүрнүүд ч гэсэн ихтэй бас өөртөөс бас нэг адаглаад нэг CrossFit-ийн тамирчтай ч юм уу энэ байдлаа одоо ийм их хамаагүй. За барин 5 баг нь CrossFit-ийн тамирчтай байх шиг байсан шүү. Тэ. Энэ Солонгосоо оруулаад бас Монгол багаас бас Монголоос бас CrossFit-ийн тамирч явсан бол гэдгээ бодлоо одоо шууд төржлээ яг үнийг л бол нэг адаглаад нэг бүр сайн яг энэ тэмцээн одоо чи мэдээж бас бие бэлдээ хүчний тэмцээн болохоос яг нэг талаа шоу гэж явж нэг талаад бол нэг ихэнх нь бол би физикл те тэмцээн болчаас хоёр ч CrossFit-ийн тамирч явуулсан бол гэж бодож байна. Би бол талаач бол Лого Rocky-г аваад тэгэл. Rocky-гийн хувьд бол яасныг мэдэхгүй байна. Миний хувьд бол одоо оролцох уу гэдэг санал бол ирв. Rocky-гийн хувьд бол яасныг мэдэхгүй байна. Тэгээ уг маань Монголын нэг CrossFit чинь заавал байх хэрэгтэй байсан энэ өрсөлдөөнд. Одоо бид нар 2 дугаарыг үзсэн шүү дээ. Тэгэхэд бол CrossFit-д ямар одоо ур чадвартай, төсвөртэй, хүчтэй гэдгийг бол харсан учраас. Уусаа гэхдээ яг өөр спортоор хичээлдэг гэж хагаад зодог тайлаад CrossFit хийдэг болсон. Тийм байгаад байгаа хөх тий. Ядаж тийм байгаад байна. Аль болох нэг тавьялц чинь нэг үндэстэн болоо өөрсдөө гэсэн үндэсний бүхтэй гэдсэн. Тэгээд тэрээс хариулж байгаа шиг байна. Сонирхолтой. Тэгэхээр тэр Туркийн бас oil wrestling бас их сонирхолтой байна тий. Алзуул нь тий. Тэр бол их сонирхолтой. Миний Японоос сайн sumo wrestling л байхгүй юм бусдаар бол бус. Гэхдээ жудо ч тэгээд Япон шүү дээ. Япон тий. Японы дэвлэгч чинь. Тийм ээ. Жудогоор ороод ирж байгаа. Би бодсон баг тий бас найдаж. За нэг сумач оруулах уу, жудаач оруулах. Та чи хоёр юм бүхтэй юм штэ тийм. Оруулаас жудо тэгээ сонгослоо тий. Тэгээ сумач юм байвал бас галзуу тий. Тэгээ сонгож шалралтыг яаж хийсэн гэж бодож байна та хэд юу? Мэдгүй. Энийг бол амар скот хийсэн баха. Магадгүй энэ нөгөө нэг продакшны хүн Монголд юм аялж ирээд тэгээд Монгол улсыг оруулангууд ингэ судлаад үндэсний одоо бүхний судлаад ч юм уу тэгэл ямар хүмүүс ингэ спортын амжилтуудын судлаач юу ингэж байгаа хүмүүсээ сонгоол тэгээд санал тавиал орхоо гээл. Тэгээ миний бодлоор бас гэхдээ Монголын баг нэлээд гоё жигд баг байгаа юм шиг харагдлаа. Тэгэхээр бас 2 багийн спортын тамирчинтай. Тэгээ угат одоо би өмнөх юунуудын дугааруудыг үзэж хахад надаа лаглаг тамирчид багийн даалгаврууд дээр сайн анхаарал хандуулж чадаагүй болохоор стратеги боловсруулж чадаагүй болохоор амар их хасагдаж алдчихсан баггүй. Тэгэхээр 2 багийн төлөвийн спорттой хүн байхлаар бас гоё стратеги ингээ зөв хуваарлаа гоё юуж магадгүй. Тийм монголчууд ч тэгээ бүгд нийтээрээ сэрэг толгойтой хатдаг юм ч тэгээ тийм их юм арга чарга нь болоод тэгээд ялчгүй л үү дээ. Тэгэхээр нөгөө багийн болохоор манай болохоор хүчний үнээрээ их зөв үнийг сонгосон юм шиг санагдаж байгаа байхгүй одоо олон талт те. Одоо орхоч нь бол жишээ нь чөлөөтөөр хичээлдэг үндэсний бөхөр сүүлийн одоо тасралтгүй барилдаж байгаа хүчний хувьд. Одоо strong man-ээс бас давуу талтай байх нь шүү дээ. Зөв бодоод байгаа байхгүй. Тэгээ угаасаа илүү CrossFit тал руугаа гэж болох те. Тийм чөлөөтөөр бас хийдэг бэлтгэл нь илүү. Тийм. Одоо ачаалттай өндөр бэлтгэлийг хийж авч байгаа. Одоо бол ерөнхий 8 улсынхаа багийн тамирчдыг танилцуулсан юм чи одоо харин ихний даалгаврыг үзмээр байхгүй. Ихний дугаард байгууллага гэдэг байхгүй шууд очроо барилдуулаад эхлэмээр байхгүй. Бүх мөхчүүд талбай дээр гэж бүгд байрлал бүх тий хоолтол. За бид нартай хамтарч ажиллаж байгаа Edelmeister Шарерэг Bosch брэнд мультианснес магнезиум байгаа 400 г магнетай веган комплекстэй. Хөрвүүлээд нэвтрүүлэг үзцгээе. Let's go. Огсоо задлаад үз. Одоо явах юм бахтай. Бүгд танилцсан юм чинь. Одоо шөө өсөлтөө.
Гоё ингээд. Олдоо уулзаад байна те. Manny Pacquiao дээр очиад байгаа шүү дээ. Респект. Дом замгт бүгд. Nice. Наа. Дотроо бол нэрэ бүгдээрээ л нэгт орчих ил. Нэр нь бүгд л Тэгж бодож шүү дээ. Хаалаа л гэж бодож байна. Бас нэг төрлийн Аз ТV-ийн төлөөсөн хэдэн улс донд тэмцээн болж байгаа гэсэн хэлтэй байхгүй та. Тэгээд яг энэ Аз ТV-д хамгийн хүчтэй нь хинбэ гэдгийг харуулах гэдэг шүү дээ. Гэтэ надад хүчтэй юм нэгтэй багаар сайн нэг Аз ТV баг гэсэн хятад баг байхгүй тий. Бодсон. Яг хятад алга. Тэр Хятад хятад олон байгаа шүү дээ. Хятад яг 6 CrossFit явуулах тэгээд манайдлаа. Тэгээ асуусан шүү. Тэгээ асгцсан юм болоо. Тийм 6 кроссфит авахгүй гэсэн чи тэгвэл маань харахгүй. Хятадын үндэсний бүх гэж байна. Юу вэ? Хятадны үндэсний спорт бараг хөндийн өргөлт гэж магадгүй. Хүндийн өрхлөр амар те. Миний сонсноор бол 3 сая гаруй хөндийн өргөч байдаг гэсэн. Хөндийн өргөлтөөр хичээлдэг. Тэгэхээр чи юу манай үндэсний шиг зөвхөн хөндийн өргөлтөөр хичээлдэг байна. За хин алгаа. Clean-shirt. Хин алгаа. Хин алгаа. Тийм баг шүү. Юу вэ? Бүх юугаа зүгээр тийзер болгож хаалаад байгаа юм шүү. Санийхтай нөгөө нэг хаалга цөм зөхөдсөн нь тий. Тийм, нөгөө. Энэ бол яа сонирхолтой байх тий. Улс гүрий эзэлж байгаа шүү дээ. Дайны. Аим тий. Тагцээ. Хамгийн төгс бие зогцлоос улсыг шалгуулдаг тэмцээн юм ба штэ. Утгасаа бас гоё юм тий. Угаасаа тэгээд энэ нөгөө урдлын цагаан Тийм. юу байгаад байгаа шүү дээ. Хамгийн хүчтэй гэхээс илүү хамгийн төгс гэдгийг бас татдагч штэ. За тэгээд мах төгстөө төгс. Нийт хэдэн үед даалгавартай юм байна ч та. Шанглын сантай юм уу? Шанглын сан гэдэг чинь тий. За хэд их нөө. Пүү явж өгч гин өөй. Тэм. Пүү тэрбум. Нэг тэрбум байсан уу? Нэг тэрбум уу? Юу. Манайхаар одоо 2 тэрбум гарan. Одоо хэдтэй байдیں۔ Харцаа. Тэгэхээр nice. Угаасаа тэгээ 6 2.5 үржүүлэхээс чийтэй. 2 тэрбум 500 сая байгаас тээ. Тийм ээ, that's crazy. 2 тэрбум 500 сая доллараар шилжүүлэх хэрэгтэй. За нэг 600 мянган доллар хайцсан юм уу? За. Паунд руу шилжүүлэх юм бол Хаяа 500 мянган математик паунд болох юм дээ. Nice. За гоё. Тэгээ бодглоо нэг хүн бол 100 мянган доллар Хүний 100 мянган доллар юм байна те. That's crazy. 100 мянган доллар. Тэсээ хүртэл тэсэж үлдэхийг Тийм ээ. хүсэн евро гэж шүү. Чам 100 мянган доллар өгөөч. Тэгсэн үү? Тэгж шүү. Тэгэхээр ч одоо ёо. Тэгвэл бүр алцаад. Гол нь ямар дүрмтэй вэ гэдэг сонирхол. Таны харж байгаа дуусах яа. Аим сонирхолтой санагдаад нэ. Хамгийн төгс биеийг зогсоол. За. Санаа тий. Хамгийн төгс Тэгээд энэ үлдээ. Тэгэл одоо энэ хаглаад ингэх юм байна. Хэрвээ оролцогч бэртэх юм уу? Оролцох чадваргүй болох юм бол үгүй сэлгээний гишүүн орно. Тэгэхээр сэлгийн гişүн байгаа гэсэн үг үү? Байгаа. уус болгоно нэг. Тэгэхээр бас Сонирхолтой тий. сонирхолтой бүр сонирхолтой болно. Тэгвэл одоо жишээ нь манай 6-аас нэг нь гэмтлэхэд бас нэг манай Томхос. Бэрт авах болон одоо тэмцээнээс хасахаар болвол сэлгээний тамирч орж иж болно. 1 million 1 billion won bro. нэг тэрбум вон Монгол мөнгөөр 2 тэрбум 500 сая доллараар шилжүүлэх бол 600 мянган доллар хүний 100 мянган доллар болж байгаа шүү баялаа. Дач гэж шүү дээ тий. За. Шингсэн үрсад аа. Яа, яа юм бэ? Сингэж яа. За яллаа. Монголчууд бол Чингис хааны үрсад. Дайчдын сүр жахаг харуулах болно гэж шүү дээ. Окей, за. Хүчтэй хэлж байгаа шүү тий. Шууд тэгж. Дэлхийн 8 удаагийн авар бол өөр юм ирч тээ. Юу гэсэн бэ? Би бол дитмээ аав нь өөр юм ярихгүй л гэж. Ангираа. Ямар сэтгэлээ өөр юм бэ? Угаасаа яг тэгэл монголчууд яг тэр нөгөө нэг чи дөрөв надад харуулад ирсэн нөгөө Netflix-ээс ингээд улс орныхоо тодорхой зүгнүүдээс шүү дээ. Тэнгуут Монголыг болохоор тал нутгийн авраг биетнүүд гэсэн мэс Giant Ultimate гэсэн мэс шүү дээ. Тал нутгийн авраг биетнүүд. Тий. Тэгэхээр бас гоё. Гоё.
Эхний даалгавар одоо эхлэж байна Оо гинэ. вау. Let's go. Улсынхаа нэрийн өмнөөс чадах бүхнээр хичээхийг хүсье. Энэ тэгээд одоо чинь хэдүүлээ ингээ үзээ сууж байгаа шүү дээ. Одоо чи өнөөдөр цацгдсан байгаа. Тэгэхээр бас нэг улсын үзэгчд нь үзээд бас нэг юм тодорхой хэмжээнээс нэг Амар юм баатлал үзэж байгаа шүү дээ. Тэгэл монголчууд гэл ингээ дайрал тий. Энд японочууд бас ингээ дэмжээл тий. Солонгосчууд гоё хаа. Төгс үеийн үед угаасаа бас хоорондоо холбоотой улсууд их байна л да. Солонгос, Япон хоорондоо нэлээд олон түүхэн холбоотой. Турк, Монголоос холбоотой гэдэг. Тэгээ уучин энэ ч бас Солонгос, Япон болоос жоохон бифтэй шүү дээ. бифтэй. Нэлээд том Нэг үхрийг багтай шүү дээ дундаа тий баг. Тэгээ миний бодлоор болохоор бас хүмүүсийг бас нэг спортуудаа бас сайн мэджиж бас ингээ зарим нэг хүмүүсийг шүүмжлэх тиймэрхүү зүйлийг бас гаргаж үзээсэй гэж бас яаж. Тэгэхгүй ингээд ямар ч спортоор хичээлдэггүй хүн ч юм уу энэ яхаараа махаар гээд бас нэг тийм. Гэхдээ ер нь бол бас угаасаа хүмүүс яг мэрэгжлийн тамирчлаг амар хэр вэ гэдгийг нэг бас нэг төсөөлдөг юм шиг байгаа юм. Яг ингээд харахад харагдал. Тэгэл би ч баг хийчих юм шүү. Би баг хитэн юу үзчих юм шүү. Даасан бэхний даалга Quest 1. эхнийх шиг гарч байгаа юм тийм. Эхнийх гарч Шуу гарч чам. Нэгнийхтэй тасаад дуусах тэгээ муухай дуусдагтай юм шиг. Нөгөө эхний юу чи юу байсан шүү дээ. Туг булаацлах биш арай булаацлах уу? тийм. Одоо нөгөө нэрэн дээрээсээ байсан шүү. Уус Where the Sunrise гэсэн үү? 2 минутын хугацаанд хамгийн их хүн дивжин дээр байсан улс нь үлдэх юм. одоо ингэн гэсэн үг юм байл та. Нэг дивжин дээр улсаар гарахаас илүү бас ингээд холдоод бас дивжин дээр шингэж болох. шингэж мгиж нууцаар гэж бодож байгаа гэж асуух шүү дээ тий. Тийм томчууд алдчих хооронд нь гяс нөгөө сул орон зайд. Тэгээ гарахгүйгээд ер нь алдчих шүү дээ. Бүгдээвээ ч бас байж болох юм байна тий. Бүгдээрээ нэг дээр гараад тэгээд гарч ирснүүдийн түлхэж унгаагалах юм байна л. Тэгээ угаасаа тий. 4 дивжээ байгаа тэгээд 8 баг байгаа шүү дээ. Эсвэл ингэж болохгүй юу? За ингээд зарлагдсан. За гуруулаа өөр 3 хүнтэй байсан. Одоо ингэж надад төв баалж шүү. Надад нэг юм гоё санаа байгаа байхгүй. Хэрвээ зөө одоо ингэ оролцчихвөл шүү дээ. Одоо нэг ойрхон улстайгаа ярилцаа тий. Солонгос багтаа шүү. Сайн уу солонгосчуудаа хэдүүлээ нэг баг болж ажиллах уу? Тэгээ нэг дивжин дээрээ хэдүүлээ ингээ эзлээд бусдуудыг ингээд гаргахгүй байя. Тэгснээр яг хамгийн сүүлд цаана ингээд 6 багт 3 дивжин үлдэн тэгээ хоорондоо алцгээ тий. Зүгээр л байж байгаа л аа. Миний бодлоо зүгээр яг жаа эхлээ ажиллахгүй байх гэдэг. Цагаа зөвлөлт харуулах юм байна л да. Хизээ орох цагаа. Тэгэхгүй 2 минут хамгаална нэвэл. Гэтэ тэр нь зөв юм болоо. За одоо чинь за хэдэн бодолтой. амар юм. Манай Монгол баг байгаа шүү дээ. За гүйччүүд яг хамгийн түрүүнд очиод энэ дөрөв дивжэнийг эзэлж амжих уу гэдэг бас боддог байхгүй. Тийш одоо дэше гүйж байгаа тий. Газ гүйч. Манайх тэгээ хайрцангуй хөнгөн шингэн байх хаа. Нөгөө багууд бодох юм бол одоо ши strongman эзэлж хэлсэн шүү дээ. Элсэн дээр явахад бол Тэгэхдээ тэр чинь бас үүдэг нөхдүүд байлээ. Рагбигээ хайрцангуй бас Мангастаа мангастаагүй самждаг бол айгүй баг. хамгийн Хамгийн мөнгө волейбол 2 ч нь бол хөлийн ажиллагаа сайтай баг шууд. шопоп гэх багтай. Тэгээд манай холимог тулаанч жудо 2 ч нь бол бас муу адилхан. Тийм. Ажиллах чадвар сайн. Бүх бол чигдчин зүгээр. Тэгэхээр ер нь голлож орхоо урдаа тэгээд манай хараас нь зох байралтай. Одоо тэгээ зургуулаа байж чадахгүй юм бол. Маа лавгааг л аваа шидчих юм санагдаад их надад суглаад ингээд Нөгөө нэг голоос нь ингээд нуураач нь гэж гайг байгаа. Гайгүй бах. За би болохоор хаваа бүр супер юм үзүүлнэ гэж бодож орхон баярыг шууд ингэж ороход. Наатаа дөө хүч болж болоо. Нэмэлт юм. Яг ингээд нэг ганд болж байна. ингээ бүс нь болтроо юм аа яаш. Бүс нь болж болцсон. Тэнгүүд нөгөө нэг жодогийнхан чинь шууд орхоогийн хөлнөөс тэрвэл холимгийнх нэг хөлнөөс нь тэрвэл орхоо ийм томроо бичиг. Тэгээ сая бол гэхдээ тийзер дээр бол зүгээр л тэнцээ бүр зүгээр л алаан болж шүү. Гэтэ энэ юу яж болох цохиж болох болоо. Хэрвээ цохол хандаа алгадаад. Волейболын зайвар алгадаад. Хайраа тавиал явчихсан байгаа бүх бол баг. Бүхийнх нь л амар юм хийхэндээ. За үзцгээ. Раунд 2-оос шууд дивжээ хасагтай. Юу. Шууд 2 болох юм. Шууд юм байна. Тэгээ нэг л дивжээ нэг баг л үлдэх юм байна шүү дээ. Нэг баг үлдэнэ гэж баг үлдчих юм чгүй. Гөөгүй инк Хоёр байж паузчтаа би тайлбарлаад үгээ. Ийм баггүй юу? За. Эхлээд ийм 8 баг гарч ирж штэ 4 дивж байгаа. Тэгээ 4 дивжэндээс 4 баг үлдэнэ. Тэнгүү дахиад 2 дахь үеийнх нь 2 баг үлдэнэ. Тэгээ хамгийн сүүлд нь дахиад 2 сүүлд нь 2 баг. Тэгээ яг зургуулаа тэнцээ байж чадах юм уу? Нэг баг нь гасгтна гэсэн үг байхгүй юу? Шууд ихний үедээ. Гэтэ ингэж болох юм. За 4 багаас нэг хүн үлдчихвэл яах. Окей, энэ би 4 нугаас ийм байна. Үзээдэх үү? Хамгийн их хүн үлдсэн
За. Үзье ерөөсөө. Эхлээд тал нь асагдсан шүү дээ. Тэгээд дөрөв баг үлдэнэ. Тэгээд дахиад тал нь асагдана. Хоёр баг үлдэнэ. Сүүлд нь хоёр баг үлдээд нэг дивжиндээ өсөлтөө тэгээд дуусах байхгүй. Тэгээд нэг баг нь асагдана гэсэн үг. За манай баг бас лээ. Слигүү харагч шүү гэсэн. Гоохгүй нэг баг асагдана хамгийн сүүлд. Манай багийн өнгө юу байсан бэ? Сая цэнхэр байсан уу? Энд чинь ингээ бүгдээ мөрөн дээр нь байгаа юугаас бас багийн өнгө гэж багш шүү дээ. Тэгэхээр Австрал руу шууд тактик ярьж хэлж байна те. А манай хэд бас тэр цаана. Цэнхэр нь Япон юм байна. Солон. Эсвэл зүгээр эхний хоёр үеийг ядахгүй хүлээж агаад хамгийн сүүлд нь үлдсэн баг. Тэгээд цаанаасаа нэг юм солонгосчууд ерөөсөө нэг тийм юу санагдаад байна. Ямар ч айдсгүй харагдаж байгаа санагдаад байна. Тийм үү. Тэрсээ зургуулаа. Япон Индонезтэй л зэрэгцэж байна да. Яа, Япон, Солонгос, Монгол. Солонгос хоёр дунд юм уу? Солонгос, Япон, Солонгос, Монгол хоёрын дунд. Тийм байна. Туркууд нөгөө талд. Японоос агцсан. Энд гэхдээ угаасаа монголчуудын нөгөө юу гэдэг стереотип одоо хүмүүс мэддэг нь амар хүчтэй хүмүүс л гэж бяртай хүмүүс гэж юу хүмүүс мэддэг болохоор угаасаа тэгэл орж ирэнгүүт л бүгд л strong монголчуудыг амар хүчтэй гэдэг олон улстай ярьдаг нэг тийм байх шиг байна. Тэнгүүд угаасаа Японд ч сумоогоороо за тэнгүүд нөгөө нэг Бас жудаа тийм чөлөөтийн маач нь Тийм. дэлхийд үзүүлж байгаа. Япончууд бол мэдчихлээ байгаа юм. Гэхдээ тийм манай За эхэллээ гиндэ. хүчтэй байхгүй яах. За эхэллээ. За эхлээ дэмжээ. За nice. Let's go. Яг амар зурглалтай мэт ёо. Амар гэсэн мэ тий. Хөгжилцгөө залуусаа л. За let's go. Усыхад л чадах чинээгээр хичээнэ. За окей. Амар. Сумаатай. Энэ яг дээшээ Түгээсэн дээр болохоор сумаатай адилхан. энэ яг дээшээ гүгэл ихний анги дууслаа яг өө. Энэ яг тэглээ. Яг тэгшээ те. энэ яг өдөд байхгүй. Одоо бүгд Гүүгээл ингээл slow motion дөө л дууслаа яг дууслаа. Яг тэгшээ. Энэ бас хангалттай нэг анги явах цаг авцсан те. Яг. Тэр яг дууслаа. Бам. За. За гүйлгч шүү. За slow motion дөө. За Slow motion явлаа. дууслаа physical age-гээд шток гарлаа шток. Nice. Яа. Эсэн тэр гүх. Пүү. Nice. Яа, солонгос Японд хамгийн игүүд ивж байна. Энэ ямар амар дүрс вэ? Ваа. Яа! Яг мэдсэн ба. Nice. За ингээд ихний дугаар маань дууслаа те. Тэг. Ямар гоё дуусч мосч байгаа те. Боксо задлаад үз. Шүүсээ гинтэнтэй ойлгочихсон. Хатан байж ингээл гарч ирэл танк гэж хоёр царай ингээл яг тэнтэй адилхан л байгаа. Амар сайжруулчих. Саяны тэр илсмэсэн дэр гүйлгч мөрлөж. Хойноос нэг наатай. Нарны тий. Эхнийхээ дугаарыг нөгөө юу гэдгүүлээ? Нэрийг гой харуулж штэ. Тэгэхээр саяны тэмцлээс харахад Япон солонгос хоёрынх бол бас гой таарч юм. Дай шүү дээ. Тэр бол яг алам. Гэтэ энэ дээр бас сая энэ саяны гейм нь юу вэ? Гимтэл авч магадгүй юм шиг санагдчихсан. Амар контакттай. Тэгээ нөгөө нэг хоёр дээр билүү угаасаа бүр ингээд хамаагүй сүлдээ хамаагүй нэгэндээ ингээд контакт өгöd эхэлдэг чинь баг те. Тийм шүү дээ. Гимтэл авд мавд шүү дээ. Доголж моглоо гүйж чадхаа болж мөлөө тий. Тэгсэн чинь нөгөө сүлдээ баг хүчээр дарж марж ингэж баг гимтэйг тал руу орж мараад баг боо тий. Хүч орж эхэлжсэн шүү. Тэгэхээр энэ дээр бол яг ийм оргил булаалцж байгаа үед бол баг ямар ч нэг хайр байхгүй л баг та. Хайр тий. Сая бол гэхдээ амар контакт орж ирж шүү дээ. Гэхдээ камер дээр ингэж харагдаж байгаа чинь яг ам дээр бол чинь баг 100 дахин илүү амар. Импакт нь амар байгаа тий. Тас гэж амар. Тэгээ илсэн дээр нөгөө юу гэдгүүлээ? Тулах зэггүй тий ингэж гүйж мөглөн эвгүүлэх. Юу те. За бидний өнөөдрийн ток шоуны үнд тгчээр Герман технолог Пол чанарыг агуулсан 160 жилийн түүхтэй Цорганц глютенгүү пев Edelmeister. За манай дараагийн хамтрагч маань болохоор мультинсийн магнезиум байгаа. Магнезиум 400. За энэ дээр 400 г магний Bering комплекс орсон байгаа. За энийг ямар үед уух вэ гэхээр булчин чангарсан болон стресс ядарсан үед ууж бучингаа судлаарай. Баярлалаа. За ингээд ихний дугаар маань ингээд энэ үрээ дуусж байна. Дараагийн дугаараар уулзцгаая.
Ачаалал аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаа сэргийлж эрч хүч нөхөн. Боксо задлаад үз.